За бид хүнсний бүтээтгүүний одоо чанар үндсэн шаардлагыг хангах стандартуудаа давтан баталгаажуулахаас гадна лабораторийн батламжаа дахин баталгаажууллаа. Дээр нь бид нар бас нийгмийн хариуцлага, байгаль орчин нийгмийн хариуцлага засаглалын одоо хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоо ESG-ийн одоо батламжийг одоо 2025 оны 11 сард гардаж авсан байгаа. Тэгээд энэ хүрээнд бол жишээлбэл онцлох одоо хийгдсэн ажлууд гэх юм бол жишээл наад хамгийн одоо онцлогоос нь дуртай үйл одоо үйлдвэр саягдж байгаа цэвэр усыг биш бохир усыг цэвэрлээд стандартын хэмжээнд хүртэл цэвэрлээд одоо төв цэвэрлэл байгууламж одоо нийлүүлэх одоо ийм одоо бүтээн байгуулалтыг хийлээ. Мөн бид нэлээд олон нэр төрлийн одоо соус бааз одоо суурьтай ийм бүтээтгүүнийг одоо үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Энэ бүтээтгүүнийхээ чанар, аюулгүй байдал, найдвартай байдыг баталгаажуулахын тулд одоо үйлдвэр дээр өртгөлийн барилга өнгөрсөн амраас эхлүүлсэн. Тэгээ одоо ер нь 3 сартаа бол бүх тоног төхөөрөмжөө шилжүүлэх эндээ суурьшуулчих юм бол одоо жишээл бидний үйлдвэрлээд байгаа майонез, кетчуп, төрлөөрийн соусууд, жимс ногооны нухш гэх мэт одоо энэ бүтээгдэхүүнүүдийн одоо чанар, баталгаатай байдал бол маш сайжирнаа. Тэгээд 2025 онд бол бид нар бол манай үйлдвэрлэл бол 18% борлуулалт үйлдвэрлэл нь 18% өссөн. Ашигын хэмжээ бол одоо 6.8 тэрбум төгрөгийн одоо ашигтай ажилласан. Тэгээ саяхан нь одоо манай тууз одоо хуралдаад, он гараа тууз хуралдаад ер нь нийт ашигынхаа нэг хувьцаанд одоо 2.49 мөнгө буюу одоо ойролцоогоор 2.8-аас 2.9 орчим тэрбум төгрөгийн одоо ногдол ашгийг одоо хуваарлахаар шийдсэн байгаа. Утгагүй одоо 3 сарда багтаад санхүүгийн тайлан аудитаар баталгааж итгэхээр яг гişнээ төгрөг эцсийн дүндээ хуваарлагдах вэ гэдэг тоонд тодорхой болно л доо. Ерөнхийдөө бол бид бас нөгөө компанийнхаа засаглал үйл ажиллагаа сайжруулах чиглэлээр одоо бүтцийн өөрчлөлтүүдийг нэлээд хийж нэлээд ажиллагаанууд хийсэн. Үүний үр дүнд бол ер нь удирдлага, борлуулалт, маркетингийн зардал бол харьцангуй өссөн. Ер нь зах зээл, ялангуяа ажил хүчний зах зээл бол маш одоо өрсөлдөөнтэй ширүүн одоо хүн цорилттой тулгарч байгаа үед бид одоо үйлдвэрлэлээ бол тасалдуулахгүй борлуулалтаа бол амжилттай ингээ хийж чадсан байгаа. Хэдийгээр цалингийн өсөлт маш өндөр их байгаа, ажил хүчний хомсдол их байгаа ч гэсэн бид одоо 2025 онд тавьсан зорилтойгоо бол ерөнхийдөө амжилттай сайн биелүүлж чадсан гэж одоо төхөж байгаа. Тэр сайн ярьсан компани ер нь зардлууд нэмэгдэж байгаа зүйлд цалингийн өсөлтийг зах зээлд нийцүүлээд явж байгаа. За гэхдээ компани борлуулалт бол ашиг ажиллагаа бол доктортой явж байгаа шүү. Тэгэхээр үүний ер нь бол гол хүч зүйлний байсан мэл яаж энэ хүү одоо үр дүнд хүрсэн бэ? За бид бол одоо хүнсний хувьсгал одоо хөтөлбөрийн хүрээнд одоо бас урт хугацаатай одоо хөнгөлтэй зээл авснараа бас хөрөнгө оруулалт хийх тоног төхөөрөмжөө сайжруулсан, үйлдвэрлэлийн дотоод зохион байгуулалт бүтцээ ингээ сайжруулсан. Үүний үр дүнд яг вөхөр одоо манай үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж бүтээмж өссөн. Бүтээмж өсснөөрөө бид одоо үнийг тогтвортой барих боломж өртсөн. Яагаад гэвэл одоо цалингийн зардал нэмэгч байна, материалын зардал нэмэгч байна, валютын ханш өсөж байна, инфляц нэмэг ингээд түүхэд материалын үн хэдийгээр ингээд өсөж байгаа ч гэсэн бид одоо үйлдвэрлэл бүтээмжээ нэмэгдүүлсэн учраас өртгөө бол одоо нэмэгдүүлэхгүй байх одоо ийм боломжийг одоо бий болгох чадсан. Үүний үр дүнд одоо бид сүүлийн одоо 3 жилд одоо үндсэн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлээгүй одоо тогтвортой юм үнэтэй байж байгаа. Энэ бол одоо бас инфляцид одоо тодорхой хэмжээнд хазаарлан барихад одоо манай компаниас бас өөртөөхөө одоо салбарч чаддаг одоо үйл ажиллагааны хүрээнд одоо үн өсөхгүй байх тал дээр одоо ингээд ажиллаж чадсан одоо ийм үзүүлэлт байгаа. Тэгэхээр сүүлийн эдэн сард бол инфляци гарч үзэх юм бол хүнсний одоо үний инфляц бол илээд өндөр байгаа шүү дээ. Хамгийн гол хөлбөр ингэж байгаа. Зөвхөн мэдээж одоо махны үн бүтээгдэхүүн хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ ер нь бол таны сэгснэр газарчин үйлдвэрийн компаниугаас бол бүтээгдэхүүнийхээ өртгийг бол илээд доктортой барьж байна гэж. Ер нь энийг ингэж заавал доктортой барих юм бол шалтгаантай гол нь зах зээлд өршлөх чадвараа алдах эсвэл ер нь зах зээл эзлэх байр суурийг алдахгүй гэсэн тохиолдол явж байгаа эсвэл илүү өөр бодлого баримталж байгаа болов. Ер нь одоо бүтээмжээ нэмэгдүүлнэ гэдэг бол одоо нэгж одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо өртөг зардлуудаа багаснаа л гэсэн үг. Тэгэхээр эндээ бол бид бас сайн зохион байгуулж одоо зөв хөрөнгө оруулалт хийж чадсан учраас одоо үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн. Одоо нэг ч хугацаанд үйлдвэрлэх нэг ажилтны дундх одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоог хэмжээ бол нэлээд их нэмэгдсэн. Одоо хэдийгээр цалингийн зардал нэмэгдэж байгаа, материалын зардал энэ төр нэмэгдэж байгаа ч гэсэн бид одоо тэр
нэмэгдлийг бүтээмжээрээ бол одоо ингээд одоо орлуулж чадсан. Тэгэхээр одоо өртөг бол өсөөгүй байгаа учраас бид бол бүтээтгүүний мөнгө өсөх шаардлага. Энэ чинь нэг талаас бол өрсөлдөөн дээр бол бид бас өөрийнхөө байр суурийг алдахгүй байх гэж байна. Хоёрдугаар зах зээл дээр одоо үн өсөхгүй байх юм бол манай бүтээтгүүний борлуулалт бас нэмэгдэх бас нэг үндсэн суурь болох хэрэгтэй. Тэгэхээр өнгөрсөн салбарын хэмжээнд бол ер нь бол ургац хураалал гэдэг тааруу байсан. Арай тааруу байсан гэж юу нь бол хүлээлтээс ер нь бол арай доогуур байсан шүү дээ. Бас нэг Жир нь 2025 онд бид бол 1600-аас 1800 тонн үргэс тэм хөдөлж авнаа гэдэг одоо жишээ төлөвлөсөн байсан. Гэтэл одоо цагийн агаарын хувьд бол тааламжгүй байл их оройтч дулаарсан, дээр нь эрт сэрүү орсон, дулааны одоо багтаа хэмжээнд харьцангуй богино бага энэ төр байснаас бид одоо 640 тонн л одоо үргэс тэмх авлаа. Тэгэхээр бид одоо үргэс тэмх 1800 тонныг авна гэж төлөвлөлөө бэлдээд бүх түүхэд материал сав баглаа бодлоо одоо бид татна аваа бэлтгэсэн байсан ч гэсэн одоо ургац одоо байгалийн хүчин зүйл давж хүрсэн зүйл бид нар одоо яах чаргаалга тэгэл одоо тэрэндээ татна авсан хурааж авсан худалдаж авсан хэмжээндээ л одоо шинэ өрс тэмхээ үйлдвэрлээд авсан. Тэгээд бид өрс тэмхээ одоо дотоодын зах зээл дээр ингээд ургасан одоо өрс тэмхээ одоо зах зээлд нийлүүлэхээс гадна одоо дутуугаа нөхөхийн тулд бид одоо гадны орноос одоо бүгд нэр биш энтгэг улсаа жишээлбэл одоо өрс тэмхээ импортлоод бүтээтгүүний өгөлд тасдaltaйгаа одоо нөхөж байна л да. Тэгэхээр одоогийн байдлаар одоогийн нөхцөл байдал юу надад бизнес эрхлэлт юу ямар хөө орчин нөхцөл байдал зах зээл юу ямар хөө ингэж дүгнэхээр байгаа бол энэ 2026 оны төлөв байдал бас мөн яг юу гэж харж байна. Ерөнхийдөө одоо бизнесийн нөхцөл байдал бол ер нь хүндрэл байгаа л да. Юу гэхээр одоо инфляц нэлээд өндөр байна. Энтэй уялдуулаад одоо хөлбөмбөртэй одоо худалдан авах чадвар бол нэлээд одоо суларч байна. Энэ нь бол одоо бараа бүтээгдэхүүн борлуулалт одоо сөргөөр одоо нөлөөлөх юм шин чанартай байна. Одоо инфляц одоо өсөж байгаа шалтгаанууд бол зах зээл дээр төсвийн одоо хэд тийсэн байдал мөн одоо зах зээл дээр одоо хэд их мөнгө нийлүүлж байгаа улс төрийн одоо нөлөөлөл энэ төр бол инфляцийг одоо өдөрөх гол хүчин зүйл одоо болж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр одоо хүмүүсийн одоо инфляц ихсээд хүмүүсийн худалдан авах чадвар амьдрал одоо ингээд хүндрээд ирэх үед одоо багш нар, эмч нар одоо цалин хүртээ нэмэгдүүлэх шаардлага тавиад улс төрийн одоо шахалтанд орж одоо ингээд бэлэн мөнгө нийлүүлэх асуудал бол инфляцийг өдөөж байна. Одоо Эрдэнэс 5 толгойн одоо ногдол ашигаас одоо энэ жил одоо иргэдээ одоо 65 мянган төгрөг одоо хуваарлаа гэсэн одоо яриа гарч байгаа. Энэ ч гэсэн одоо бас инфляцийг өдөө хүрдэн шүү дээ. Одоо эндээс ямар ч үр дүн гарахгүй.